Хуульч Шууха Монгол Улсын татварын ерөнхий хууль түүний үндсэн үзэл баримтлал ба бүтцийн талаар танилцуулж байна. Танилцуулгыг танан, Солонго, Золжиргал, Гэрэлтод нар бэлдэв. Монгол Улсын хууль зүйн нэвтрхий тойл бичигт татвар гэдэг нь төрөөс эдийн засгийн төлөөлөгчөөрөө заавал хураалгуулдаг хураамж гэж тодорхойлжээ. Монгол Улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараах үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэд 17 дугаар зүйлийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх гэж заасны дагуу хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэг юм. Үндсэн хуулийн энэхүү үүрэг нь хувийн эрх зүйн бус онцгой буюу нийтийн эрх зүйн шинжтэй үүрэг болох нь улсын ба төрийн эрх мэдлийн нийтийн эрх зүйн шинж чанараар нөхцөлдөж байгаа болно. Татвар нь санхүүгийн болон зохицуулалтын үндсэн чиг үүрэгтэй. Санхүүгийн чиг үүргийн хувьд татварын орлого нь төрөөс дэвшүүлэн тавьсан нийгмийн сайн сайхны төлөө зорилгыг шийдвэрлэх улсын зардлыг санхүүжүүлнэ. Харин зохицуулалтын чиг үүрэг нь төрөөс татварыг цуглуулж түүнийг зарцуулснаар үндэсний орлогыг дахин хуваарлж эдийн засгийн тодорхой хэсэг бүлэг төлөөлөгчдийн төлбөрийн чадварын эрэлтийг нэмэгдүүлж буюу багасгаж, хөрөнгө хуримтлуулах хөшүүргийг хүчтэй болгож буюу сулруулж, улмаар улс орны эдийн засгийн хурцгуурт идэвхтэй нөлөөлөл үзүүлнэ. Татварын санхүүгийн бодлого нь улсын төсвийн орлогын хэсгийг бүрдүүлэн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээний иж бүрдэл юм. Монгол улсад татварын тогтолцоог эрх зүйн үндэслэлтэйгээр зохицуулах, иргэд болон аж ахуйн нэгжийн татвар төлөх үүрэг, төрийн байгууллагуудын татварын хяналт, хэрэгжилтийн харилцааг хуульчлан тогтоосон гол эрх зүйн баримт бичиг нь татварын ерөнхий хууль юм. Тус хууль анх 1993 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш олон удаа нэмэлт өөрчлөлт орж, хамгийн сүүлийн шинжилсэн найруулга нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улсын их хурлын 26 дугаар тогтоолоор батлагдаж, 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс хүчин төвлөрдөр мөрдөгдөж эхэлсэн болно. Өнөөдөр ч мөн татварын хуулийн шинжилэлтийн асуудал тавигдаж, олонний анхаарлыг татсан сэдвийн нэг болоод байна. Хамгийн сүүлийн шинжилсэн найруулгад татварын харилцааг орчин үеийн зах зээлийн нөхцөлд нийцүүлэн боловсронгуй болгох, татвар төлөгчийн эрхийг илүү тодорхой хамгаалах, хариуцлага тооцох механизмыг илүү оновчтой болгох зорилт тавьсан байдаг. Мөн цахим тайлагналт мэдээллийн нэгдсэн тогтолцоог хуульчлан нэвтрүүлсэн шинэлэг өөрчлөлтийн нэг байжээ. Татварын ерөнхий хуулийн зорилт нь Монгол улсад татвар бий болгох, тогтоох, татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх, хянан шалгах, хураах, хөнгөлөх чөлөөлөх, суудхан тооцох, буцаан олгох эрх зүйн үндсийг тогтоож, Монголын татварын албан, татвар төлөгч болон хуулийн дагуу татварын албаны өмнө өөрөг хүлээсэн бусад этгээдийн эрх үүрэг, хариуцлагыг тодорхойлно. Тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино. Энгийнээр хэлбэл татварын тогтолцооны нэгдмэл эрх зүйн суурь тогтоомжийг тодорхойлох зорилготой ба зөвхөн татвар хураах процессор хязгаарлагдахгүй, харин татварын харилцааны бүх үе шатыг хуульчлахад чиглэсэн байна. Манай улсад татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх чөлөөлөх үйл ажиллагаанд зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх гэсэн үндсэн 4 зарчмыг баримтлахаар хуульчилжээ. Эдгээр зарчим нь татварын эрх зүйн харилцааг хэм хэмжээнд оруулах, итгэлцэл хариуцлагыг бий болгох үндэс болдог. Адам Смит 1776 онд бичсэн үндэсний баялаг бүтээлдээ татварын тогтолцоонд тавигдах 4 үндсэн зарчмыг дэвшүүлсэн байдаг. Онолын болон татварын ерөнхий хуульд заасан татварын үйл ажиллагаанд баримтлах зарчмын харьцуулалтыг хуульч Шууха блогоос уншиж болно. Албан татвар гэж хууль тогтоомжийн дагуу аливаа этгээдийн орлого хөрөнгө, бараа ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр төсөв төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ. Монгол улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамжаас бүрдэнэ. Улсын төсөв төвлөрөх татварын орлого нь тухайн жилийн улсын төсвийн үндсэн их усүрийг бүрдүүлдэг бөгөөд татварын суурь нь аж ахуйн нэгж иргэдийн орлого, хэрэглээ, өмч зэрэгт тулгуурладаг. Монгол улсад одоогоор хүчин төвлөрдөр мөрдөгдөж буй татварын төрлийг орлогын татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хэрэглээний татвар, нэмэгдсэн мөрдгийн албан татвар, онцгой албан татвар, өмчийн татвар, газрын төлбөр, үйл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, байгалийн нөөц ашигласны төлбөр болон бусад хураамж гэж ангилдаг. Нийт 30 төрлийн татвар байна. Татварыг татварын ерөнхий хуульд тухайн татварын төрлийг зохицуулсан салбар хуулиар наривчлан зохицуулалт хийдэг. Татварыг захиран зарцуулах төрийн байгууллагын байдлаас шалтгаална. Улсын татвар, орон нутгийн татвар гэж ангилна. Түүнчлэн татварын суурийг тодорхойлох аргаас шалтгаалan шууд болон шууд бус татвар байна.
Шууд татвар гэдэг нь хувь хүн хуулийн этгээдэд орлогын татвартай адил ногдуулж байгаа татвар буюу зөвхөн татвар ногдох орлого, эд хөрөнгө эзэмшиж ашиглаж байгаа этгээдэд ногдуулах татвар юм. Харин шууд бус татвар гэдэг нь нэмэгдсэн мөртгийн албан татвар, онцгой татвар, тэмдэгтийн хураамж зэрэг бараа үйлчилгээ, худалдаа арилжааны баримт, өртөгт шингэсэн татвар төлөгчид шууд оногддоггүй татвар юм. Бодит байдал дээр хэрэглэгч шууд бус татварыг бүтээгдэхүүний үн дээр нэмж төлдөг тул шууд бус татвар нь үнийг хөөрөгдөх магадлалтай. Татварыг зөвхөн улсын их хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, өнгөсөх, чөлөөлөх, хүчингүй болгох, татварын хувь хэмжээ болон татварын суурийг бууруулах хэрэгтэй. Улмаар татварын хувь хэмжээг улсын их хурал түүний эрх болгосноор засгийн газар болон аймаг сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтооно. Түүнчлэн татварын байгууллагын зүгээс татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн бодлогыг нийгмийн эмзэг бүлэг, хөрөнгө оруулагчдын тогтвортой байдлыг хангах, бүс нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг. Тухайлбал тогтворжуулах гэрчлэгээ, хөрөнгө оруулалтын урамшууллын механизм, чөлөөт бүсийн татварын хөнгөлөлт зэргийг дурдж болно. Монгол улсын татварын тогтолцоо нь эдийн засгийн чадвар, зах зээлийн тогтвортой байдал, нийгмийн тэнцвэрт байдлыг хангах үндсэн зорилготой бөгөөд эрх зүйн хувьд татварын ерөнхий хуульд суурилсан, татварын онцлог төрлөөр батлагдсан салбар хуулиудтай харилцан уялдаа бүхий бүтцтэй оршиж байна. Эдийн засгийн хямралтай үед татварын хувь хэмжээг нэмснээр үүсэж болох үр дагаврын талаар Кейнсийн эдийн засгийн онолын тайлбарыг мэдхийг хүсвэл хуульч шуухан блог нийтлэлийг уншаарай. Татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд эсвэл суудхан төлөгчийг хэлнэ. Суудхан төлөгч гэж тухайн төрлийн татварын хуулийн дагуу татвар төлөгчийн төлөх татварыг суудгаж төсөвт шилжүүлэх, тайлагнах үүрэг бүхий этгээдийг ойлгоно. Татварын ерөнхий хуулийн 3 дугаар бүлэгт татвар төлөгчийн үндсэн эрх, татварын нууцлалын баталгаа, үүрэг, эдгээр үүргийг хүлээсгэх хугацаа, үүрэг дуусгуур болох болон шилжих нөхцөл, хөөн хэлэлцэх хугацааг тодорхой зааж өгсөн байна. Тухайлбал татвар төлөгч нь өөрт хамаарах татварын хэмжээ, тайлагнын хугацаа, төлөх нөхцөлийн талаарх мэдээлэл авах, тайлагнын алдааг залруулах, хяналт шалгалтын үед тайлбар өгөх, өөрийгөө өмгөөлөх, гомдол гаргах зэрэг үндсэн эрхтэй. Татвар төлөгчийн эрх үүргийн талаар дэлгэрүүлэн мэдхийг хүсвэл мөн татвар төлөгч эрхээ хэрэгжүүлэхэд үүсэж болзошгүй эрсдэл, тэдгээрийг олон улсад хэрхэн зохицуулдаг талаар хуульч шуухан блог нийтлэлээс уншаарай. Монгол улс дэлхийн эдийн засгийн харилцан хамаарал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт, хил дамнасан санхүүгийн урсгал идэвхжиж буй өнөө үед олон улсын татварын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон улсын жишигт нийцсэн татварын зохицуулалтыг эрх зүйн хүрээнд бүрдүүлэх шаардлагатай тулгарч байна. Энэхүү шаардлагын хүрээнд татварын ерөнхий хуулийн 4-р бүлэгт олон улсын татварын хамтын ажиллагаа, татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрм гэсэн зохицуулалтыг тусгажээ. Монгол улс олон улсын татварын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын улс орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, татвараас зайлсхийх болон ашиг шилжүүлэхийн эсрэг бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тодорхойлсон байна. Ялангуяа татварын мэдээлэл солилцоо, харилцан тохиролцох журам, хосолмол татварын асуудлыг шийдвэрлэх механизм зэргийг хуульчилж өгсөн нь онцлог юм. Татварын ерөнхий хуулийн энэ бүлэг нь олон улсын татварын зохицуулалтыг нэгтгэн тусгасан анхны цогц зохицуулалт бөгөөд олон улсын татварын эрх зүйн шинэ хандлага болох татварын ил тод байдал, мэдлэгийн суурь, эрсдлийн үнэлгээ, хариуцлагын зарчмуудыг шингээх оролдлого хийснийг харуулж байна. Монгол улс олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллага, нэгдсэн үндэстний байгууллага, Аз номхон далайн орнуудын форум зэрэг байгууллагын зөвлөмж, аргачлалт тулгуурласан зохицуулалтыг татварын ерөнхий хуульд нэвтрүүлсэн байна. Гэсэн хэдий ч хуулийн агуулгын болон хэрэглээний хувьд асуудлууд байгаа тул дэлгэрүүлэн мэдхийг хүсвэл хуульч шуухад зочлоорой. Татварын ерөнхий хуулийн 5-р бүлэгт татварын ногдлыг тодорхойлох, татвар хураах зорилгоор хэрэгжүүлэх нийтлэг ажиллагааг тусгайлан зохицуулсан. Тус бүлэгт татварын албан ёсны үйл ажиллагааны хүрээнд татвар ногдуулахаас өмнө буюу урьдчилан сэргийлэх зорилготой мэдээлэл цуглуулах, үнэлгээ хийх, үзлэг тоолох, шалгалт хийх, тайлагнын баримтат агуулгах байршлыг шалгах зэрэг арга хэмжээг наривчлан тусгасан. Эдгээр ажиллагаа нь татварын ногдуулалт, хураалтын суурь үндэслэлийг тодорхойлоход чиглэсэн бөгөөд зөвхөн хяналт шалгалтын үеэр бус тогтмол хэлбэрээр хэрэгжих ёстой. Татварын албаны үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх, татварын суурийг өргөтгөх, эрсдлийн удирдлагыг сайжруулах, мэдээллийн чанар, үнэн зөв байдалд хяналт тавих зорилго агуулсан нь орчин үеийн татварын захиргааны чиг хандлагатай нийцэж байна. Хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлэхдээ татварын улсын байцаагч нь татвар төлөгчтэй харилцахдаа хуулийн дагуу зөвшөөрөл авах, үзлэг шалгалтыг баримтжуулах, нээлттэй мэдээлэх үүрэгтэйг тодорхой заасан. Энэ нь татварын ерөнхий хуулийн ил тод байдал, хариуцлагын зарчимтай уялдаж буй зохицуулалт юм.
Цаар тахал гарч татвар төлөгчдийн нөхцөл байдал муудсантай холбоотойгоор мөн онцгой нөхцөлд хэрэгжүүлэх арга хэмжээ гэж үзэж байгаагийн улмаас хуульд заасан зарим арга хэмжээг авахгүй байгаа боловч авах тохиолдолд ноцтой үр дагавар дагуулах, анхаарал татах зохицуулалтын талаар хуульд шуухагаас уншаарай. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар бүлэгт татвар төлөгчийг бүртгэх, татвар ногдуулах, тайлагнах, төлөх харилцааг иж бүрнээр нь зохицуулсан. Татвар төлөгчийг бүртгэх ажиллагаа нь татварын харилцаанд оролцогч этгээдийг албан ёсоор бүртгэн, түүний татварын үүрэг хүлээх нөхцөлийг хууль ёсоор бүрдүүлэх чухал алхам юм. Татвар ногдуулах үйл ажиллагаанд бүртгэлтэй татвар төлөгчөөс хуульд заасан үндэслэл аргачлал хугацааны дагуу татвар ногдуулалт хийх үйл явц бөгөөд энэхүү үйл ажиллагааг үнэн зөв бодит мэдээлэлд үндэслэн гүйцэтгэх нь хууль зүйн зөрчил маргаан үүсгээс урьдчилан сэргийлэх суурь нөхцөл болно. Татварын тайлан гаргах, засвар оруулах, төлбөрийн хугацаа хэтрүүлэх, алданг тооцох, суудхан тооцох, илүү төлсөн татварыг буцаах, давхардуулсан төлөлтөөс зайлсхийх зэрэг практик ач холбогдол бүхий харилцааг наривчлан зохицуулсан. Эдгээр нь зөвхөн татвар төлөгчийн хүлээх үүргийг бус, татварын албаны хариу арга хэмжээ, хяналтын хүрээ, хариуцлагын тогтолцоонд ч мөн хамаарч байгаа. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн зохицуулалт нь татварын ерөнхий хуулийн 7 дугаар бүлэгт тусгагдсан бөгөөд татварын мэдээллийг бүртгэх, хадгалах, боловсруулах, солилцох, хамгаалахтай холбоотой харилцааг эрх зүйн үндэслэлтэйгээр зохицуулсан. Уг сан нь татварын албаны төв болон орон нутгийн нэгжийн мэдээллийг нийгмэл тогтолцоонд оруулах, бүртгэлийн давхардлыг арилгах, бодит суурьтай үнэлгээ хийх үндэс болдог. Монгол улсын дижитал шилжилтийн бодлоготой уялдаж татварын үйлчилгээг захимжуулах, үр нөлөөг нэмэгдүүлэх, эс тод байдлыг хангах үндсэн зорилготой. Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сангийн үндсэн үүрэг нь татвар төлөгчдийн анхан шатны болон өөрчлөгдсөн бүртгэлийг хөтлөх. Татвар ногдуулалт, төлөлт, үрийн үлдэгдлийн талаар мэдээллийг нэгтгэн хадгалах. Татварын тайлан, холбогдох баримт бичгийг хүлээн авч боловсруулалт хийх. Мэдээллийг холбогдох төрийн байгууллагуудтай солилцох, нэгдсэн мэдээллийн тогтолцоонд уялдуулах. Татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хангах, зөвшөөрөлгүй хандах, өөрчлөх, алдагдахаас сэргийлэх, аюулгүй байдлын арга хэмжээ хэрэгжүүлэх байна. Практикт энэхүү сан бүрдүүлэх, ашиглах үйл явцад учирч буй хүндрэл саад бэрхшээлийн талаар хуульд шуухагаас уншаарай. Татварын ерөнхий хуулийн 8 дугаар бүлэгт татварын эрсдлийн удирдлага буюу татварын албаны зүгээс татвар ногдуулалт, тайлагналт, төлөлтийн зохицуулалтын явцад илэрч болзошгүй эрсдлийг урьдчилан тодорхойлох, үнэлэх, ангилах, удирдах, хариу арга хэмжээ авах үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлсон байдаг. Орчин үеийн татварын захиргааны чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд татварын байгууллагын нөөц, хүчин чадлыг оновчтой хуваарлах, хяналт шалгалтын үр ашгийг нэмэгдүүлэх, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжихэд чиглэдэг. Эрсдлийн удирдлагын хүрээнд татварын албан татвар төлөгчдийг эрсдлийн түвшнээр ангилан үнэлэх. Хяналт шалгалтын нягтрал, давтамжийг эрсдлийн түвшинд үндэслэн тогтоох. Эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Эрсдлийн үнэлгээнд ашиглах шалгуур үзүүлэлтийг боловсруулж, батлах чиглэлийн ажлыг хийнэ. Эрсдлийн удирдлагын аргачлал нь татварын байгууллагын хамгийн чухал стратегийн хэрэгсэл тул практик түвшинд хэрэгжилт олон хүчин зүйлээс хамаарна. Татварын ерөнхий хуулийн 9-р бүлэг нь татварын хяналт шалгалтын эрх зүйн үндэслэл, төрөл, явц, үр дүн, тайлагналт, шаардлага, үр дагаврыг наривчлан зохицуулсан. Татварын хяналт шалгалт нь татвар төлөгчийн тайлагнасан мэдээллийг шалгах, хууль зөрчсөн эсхийг тогтоох, татварын зөрчил, илүү төлөлт, дутуу тайлагналт зэргийг илрүүлэхэд чиглэнэ. Хяналт шалгалт хийх үндсэн хэлбэр нь татварын хяналт шалгалт, нөхөн ногдуулалт хийх, хууль зөрчсөн эсхийг тогтоох, санхүүгийн баримтыг шалгах зорилго бүхий өргөн хүрээтэй шалгалт. Тайланд хяналт шалгалт, татварын тайланд үндэслэн хийдэг, хязгаарлагдмал цар хүрээ бүхий шалгалт. Нэмэгдсэн мөрдгийн албан татварын хяналт шалгалт, нэмэгдсэн мөрдгийн албан татвартай холбоотой тусгай шалгалт. Электрон хяналт, электрон төлбөрийн баримтад үндэслэн цахим хэлбэрийн хяналт байна. Хяналт шалгалтыг хийхдээ татварын албан үндсэн 4 зарчмыг баримтлах ёстой. Нэрлэвэл шударга, үндэслэлтэй, хуульд нийцсэн байх. Урьдчилан мэдэгдэх, тайлбар өгөх боломжийг хангах. Хяналт шалгалтын явц, үр дүн баримтжуулан татвар төлөгчид мэдэгдэх. Нууцлалт, мэдээллийн хамгаалалтын шаардлагыг хангах зарчим. Татварын ерөнхий хуулийн 10 дугаар бүлэгт татварын албанаас гаргасан шийдвэр, арга хэмжээнд татвар төлөгч эсэргүүцэл илэрхийлсэн тохиолдолд маргааныг захиргааны журмаар шийдвэрлэх боломжийг олгодог маргаан таслах зөвлөлийн зохицуулалтыг тусгасан. Энэхүү зөвлөл нь татварын хяналт шалгалт, нөхөн ногдуулалт, торгуул, алдангийн хэмжээ зэрэг асуудлаар татвар төлөгч, татварын албаны хооронд үүссэн маргааныг хөндлөнгийн хараат бус байдлаар шийдвэрлэх зорилготой.
Маргаан таслах зөвлөлийн үндсэн чиг үүрэг нь татвар төлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч баримт нотлохоонд тулгуурлан хэлэлцэх. Татварын албаны шийдвэрийг хянаж үндэслэлтэй эсхийг дүгнэх. Шаардлагатай тохиолдолд татвар төлөгч татварын байгууллагаас тайлбар нэмэлт мэдээлэл авах. Зөрчлийг шийдвэрлэх тухай албан ёсны дүгнэлт гаргаж шийдвэрийг цуцлах, өөрчлөх, хэвээр үлдээх санал гаргах байна. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам, хяналтын шалгуур нь сангийн сайдын батлсан тусгай журмаар тодорхойлогддог бөгөөд эрх зүйн хувьд татвар төлөгчид шүүхэд хандхаас өмнө захиргааны журмаар маргаанаа шийдвэрлүүлэх эхний шатны арга хэрэгсэл болдог. Энэ нь тухайн этгээдэд шүүхийн шатны хүнд суртал, зардал, цаг хугацаанаас зайлсхийх давуу талтай. Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах нөхцөлийг хууль заасан. Гомдлыг татварын акт шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гаргах. Гомдолд холбогдох баримт, нотлогоог хавсаргах. Хуулийн этгээд бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан гаргах хэрэгтэй. Татварын ерөнхий хуулийн 11-р бүлэгт татварын ногдуулалт төлөлт үүсэх татварын үртэй холбоотой харилцааг бүхэлдэн зохицуулсан бөгөөд татварын захиргааны үйл ажиллагааны үр дүнг тооцох, хариуцлага хүлээлгэх суурь үндэслэл болдог онцгой ач холбогдолтой хэсэг юм. Тус бүлэг нь татварын эрх зүйн тодорхой байдал, хяналт хариуцлагыг хангах, илүү төлөлт болон төлбөрийн уян хатан зохицуулалт, эрсдэлтэй нөхцөлд авах урьдчилсан арга хэмжээ зэргийг зохицоор тусгасан байна. 1-р татварын ногдуулалт төлөлтийн бүртгэлийг татварын алба татвар төлөгч бүрээр наривчлан хөтлөх үүрэгтэй бөгөөд татварын тайлан, шийтгэлийн хуудас, актад үндэслэн төлөх, төлөгдсөн татвар, хөнгөлөлт чөлөөлөлт, татварын үрийн мэдээллийг татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд тусгаж хяналт тавьдаг. Хэрэв тайлангийн мэдээллийг хяналт шалгалтаар өөрчлөх шаардлагатай бол татварын бүртгэл зохих өөрчлөлтийг цаг тухайд нь хийх ёстой. 2-дугаарт илүү төлсөн татварын асуудлыг татварын алба буцаан олгох, тухайн хугацаанд төлөх бусад татварт суудхан тооцох, татвар төлөгчийн зөвшөөрлөөр дараагийн хугацааны татварт суудхан тооцох гэх дараалалаар шийдвэрлэнэ. Татвар төлөгч өртөө тохиолдолд эхлээд үрийг суудхан тооцох бөгөөд энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хуульд заасан дарааллыг мөрдөх үүрэгтэй. 3-дугаарт татварын тайлан, залруулга, нөхөн ногдуулалтын акт, шүүхийн шийдвэрийн аль ч үндслэлээр татвар төлөгчөөс шаардлагатай төлбөрийг төлөх хугацаа хэтрүүл татварын үр үүснэ. Үрийн хэмжээ, төлбөрийн хугацаа, үндслэлийг нэхэмжлэх хуудасаар мэдэгдэнэ. Тухайн нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэл бүхий баримт бичиг бөгөөд захиргааны процессын үүрэг гүйцэтгэнэ. Татварын үрийг барагдуулахдаа дараалал баримтлах шаардлагатай. Эхлээд үндсэн үр, дараа нь алданг, эцэст нь торгуулийг төлнө. Дараалал нь төлбөрийн ил тоод, шударга байдлыг хангах зохицуулалт юм. 4-р татварын ерөнхий хуульд 2024 онд оруулсан нэмэлтээр татварын үр төлөх хугацаанд хөнгөлөлт үзүүлэх шинэ зохицуулалтыг тусгасан. Гамшигын нөхцөл байдал, хүндэтгэн үзэх хувийн шалтгаан, үйл ажиллагааны алдагдал зэрэг тодорхой үндэслэлтэй тохиолдолд татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж, нийтдээ 2 жил хүртэл хөнгөлөх боломжтой. Хөнгөлөлтийн хугацаанд хураах ажиллагаа зогсож, алдангийн хэмжээнд 20% хөнгөлөлт үзүүлэх зохицуулалт нь нийгмийн тэнцвэр, эдийн засгийн тогтвортой байдалд нийцсэн алхам юм. Хамгийн сүүлийн чухал зохицуулалт нь татварын албанаас эрсдэлтэй нөхцөл байдлыг үндэслэн, ногдлон тодорхой татварыг урьдчилан хураах хэрэгтэй байх тухай асуудал юм. Хэрэв татвар төлөгч зүгтах, татвараас санаатайгаар бусдах, хууль бус аргаар хөрөнгөө шилжүүлэх зэрэг нөхцөл үүсвэл урьдчилсан арга хэмжээ авах нь хуульчлагдсан. Эдгээр зохицуулалтаас дүгнэхэд татварын ерөнхий хуулийн 11-р бүлгэнд зөвхөн хариуцлагын зохицуулалт бус, харин татварын үйл ажиллагааг уян хатан, шударга, ил тод байдлаар хэрэгжүүлэх суурь зохицуулалт бүхий цогц эрх зүйн зохион байгуулалт бөгөөд төрөлгөн бизнесийн эрх зүйн харилцаанд итгэлцлийг төлөвшүүлэхэд нэн чухал үүрэгтэй юм. Татварын үр хураах ажиллагааг татварын ерөнхий хуулийн 12-р бүлгээр тусгаалan зохицуулсан бөгөөд татвар төлөгч татварын өрөө сайн дурын үндсэн дээр төлөөгүй тохиолдолд татварын албатан хураах арга хэмжээг хууль ёсоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ бүлэг нь татварын үрийг заавал төлөвлөх төрийн хуулиар хамгаалагдсан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг багтаадаг. Тус бүлгийн хүрээнд татварын албанаас хариуцлагатай, хуульд нийцсэн, шат дараалсан арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ нь захиргааны актын хууль зүйн үндэслэл, хяналтын тогтолцоотой байдал, хүний эрхийн зарчимтай нийцсэн байх ёстой. Мөн татварын үрийг хураах ажиллагааг явуулахдаа татварын ерөнхий хуулийн холбогдох заалтад заасан хугацаа, мэдэгдэх журам, баримтжуулалт, эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөл зэргийг чамд мөрдөх шаардлагатай. Хэрэв татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдөх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гарах боломж нь нээлттэй байх ёстой. Татварын албанаас хэрэгжүүлэх үр хураах ажиллагааны хэд хэдэн арга байна. Татвар төлөгчийн банк дахь дансыг битүүнжлэх, дансны зарцуулалтад хязгаарлалт тогтоох. Үйл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг битүүнжлэх, үнэлэх, дуудлах худалдаагаар борлуулах. Хөдөлмөрийн хөлс болон бусад орлогоос татварын үрийг суутган авах.
Татврын өртөө этгээд гадаад улсад байгаа бол олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд үр хураах ажиллагаа явуулах зэрэг орно. Ийм татврын үр хураах ажиллагаанд нэг талаас татврын сахилга бат, төрийн сангийн орлогыг бүрдүүлэх баталгаа болохын зэрэгцээ, нөгөө талаас хууль зүйн шалгуур, харьцааны зохистой байдал, ил тод, хариуцлагатай хандлагыг шаардах тусгайлсан процесс юм. Монгол улсын татврын албаны бүтэц зохион байгуулалтанд татврын ерөнхий хуулийн 13 дугаар бүлгээр зохицуулагддаг бөгөөд татврын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллагуудын бүтэц, чиг үүрэг, байцаагчийн эрх зүйн байдал, хяналтын тогтолцоог бүрдүүлэх эрх зүйн суурь болдог. Энэ нь татврын бодлого, гүйцэтгэлийн уялдаа холбоог хангах, иргэд аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц зохион байгуулалтын үндэс юм. Монгол улсад татврын албыг сангийн яамны харьяа, Монголын татврын алба хэрэгжүүлдэг. Монголын татврын албанд төв байгууллагаас гадна аймаг нийслэлийн татврын газар, сум дүүргийн татврын хэлтс тасаг, харьяа байгууллагуудаас бүрддэг. Энэхүү төвлөрсөн болон шаталсан бүтэц бүхий байгууллаганд татвар ногдуулах, хураах, хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, хяналт шалгалт хийх, татврын маргаан таслах зэрэг үйл ажиллагааг нийтмэл бодлого, нэгдсэн стандартын дагуу хэрэгжүүлдэг. Татврын улсын байцаагчийн эрх үүргийг хуулиар тодорхой зааж өгсөн бөгөөд тэдгээр нь зөвхөн хууль заасан үндэслэл журмын хүрээнд татврын харилцаанд оролцох, хяналт шалгалт хийх, шийтгэлийн акт үүсгэх, мэдээлэл шаардах зэрэг үүрэгтэй. Түүнчлэн татврын албан тушаалтны зүгээс гаргасан аливаа үйлдэл шийдвэр нь хуулийн үндэслэлтэй ил тод тайлбарлагдсан байх шаардлагатай ба хэрэв зөрчил илрүүл дотоод хяналтын тогтолцоогоор хариуцлага хүлээлгэх боломжтой байдаг. Татврын албаны үйл ажиллагаанд тодорхой суурь зарчимд тулгуурлана. Ил тод байдал, татврын мэдээлэл процедур, хяналтын үр дүнг татвар төлөгчид ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар хүргэх. Хариуцлага, татврын байгууллагын ажилтан хуульд нийцээгүй шийдвэр гаргавал хариуцлага хүлээх нөхцөл бүрдсэн байх. Нээлттэй байдал, татвар төлөгчтэй хамтын ажиллагаанд суурилсан харилцааг хөгжүүлж, гомдол маргааныг шуурхай шийдвэрлэх. Мэдээллийн нэгдмэл байдал, татврын бүртгэлс төлөлт, үрийн мэдээллийг нэгдсэн тогтолцоогоор бүрдүүлэн боловсруулдаг байх зарчим. Татврын ерөнхий хуулийн 14-р бүлгэнд бусад нэрийн дор татврын эрх зүйн харилцаанд үүсэж болзошгүй ерөнхий болон тусгай нөхцөл байдал, гомдол гарах болон маргаан үүсгэхэд баримтлах журам, зөрчил гаргасан этгээдэд хүлээлгэх хариуцлага, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих зохицуулалтыг багтаасан байдаг. Энэхүү бүлэг нь татврын ерөнхий хуулийн бүх бүлгийн хэрэгжилтийг баталгаажуулж, цогц утгаар нь эрх зүйн үр дагаварт хүргэх сүүлчийн чухал холбоос болж үйлчилдэг. Юуны өмнө энэ бүлэг татврын хуулийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх захиргааны болон эрүүгийн хариуцлагын үндэслэл, түүнд хамаарах үйлдэлийн төрөл, хяналт хэрэгжүүлэх субъектийг наривчлан заасан байдаг. Энэ хүрээнд татврын улсын байцаагчийн зөрчил шалгах, арга хэмжээ авах эрх хэмжээ, зөрчил гаргасан этгээдэд шийтгэл оногдуулах процесс тодорхой заагдсан бөгөөд хуулийн зөрчлийг нотлох баримтад тулгуурласан, хуульд нийцсэн байх шалгуур тавигддаг. Мөн тус бүлэгт татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих болон зөрчлийг шалгах, акт тогтоох, торгуул ногдуулах шийдвэрийг гүйцэтгэх явц нь хуулийн зарчим, хугацаа, тайлбарлах үүрэгтэй хэрхэн уялдахыг тодорхойлсон. Энэ нь зөвхөн татврын байгууллагын дотоод ажиллагаа биш, харин захиргааны үйл ажиллагааны ил тод байдал, итгэлцлийг хангасан харилцаа бий болгох нөхцөл болдог. Бусад бүлгийн дүгнэн сүүлийн бүлэгт суурь зарчмыг цогцоор тусгасан байдал илэрхий байна. Шударга хариуцлагын тогтолцоо, татврын хууль зөрчсөн этгээдэд оноох шийтгэл нь нэм хүнд, эсвэл дутуу бус, харин зөрчлийн мөн чанарт тохирсон, үндэслэлтэй байх шаардлагатай. Маргаан үүсвэл шийдвэрлэх институтийн бэлэн байдал, захиргааны шатны гомдлын механизм хангалттай үр нөлөөтэй ажиллахгүй тохиолдолд шүүхийн журмаар хамгаалах эрх нээлттэй, бодиттой байх ёстой. Доктортой урьдчилан сэргийлэгчийг хандлага, бүх зохицуулалт зөвхөн зөрчил гарсан үед биш, харин иргэд аж ахуйн нэгжүүд татврын хуулийг ойлгох, хэрэглэхэд дөхөн байлгах, зөрчлийг бууруулах чиглэлд чиглэсэн байхыг зорьсон. Хууль зүйн болон техникийн зохицуулалтыг нийцүүлэх. Эрсдлийн удирдлага, дотоод хяналт, мэдээллийн нэгдсэн системийн тусламжтайгаар илүү хурдан үр нөлөөтэй хэрэгжилтийг хангах нь татврын байгууллагын стратегийн зорилт болохыг хуулийн агуулгаас харж болно. Ийм татврын ерөнхий хуулийн 14-р бүлэг нь нэршлэрээ бусад гэх ерөнхий ойлголт өгч байгаа боловч агуулгын хувьд татврын эрх зүйн тогтолцооны хяналт ишүүлс, хариуцлагын болон маргаан шийдвэрлэх сүүлчийн чухал тулгуурцыг юм. Сүүлийн бүлгийг гүйцэд хэрэгжүүлэх нь татврын хууль тогтоомжийн үр нөлөөг бодит амьдрал дээр хэрэгжүүлэх, шударга захиргааны зарчим, хууль дээдлэх ёс, хүний эрхийн баталгаатай уялдуулах үндсэн нөхцөл болдог. Татврын тогтолцоонд төрийн оршин тогтнох суурь нөхцөл, нийгмийн гэрээний хэрэгжилт, иргэн төрийн харилцааны эрх зүйн үндэс болдог. Энэ тогтолцоонд түүхэн хувьсал, эрх зүйн үзэл баримтлалаар дамжин боловсронгуй болсон цогц институт юм. Татврын ерөнхий хууль нь татврын харилцаанд оролцогч этгээдийн эрх үүргийг тодорхойлохоос гадна бүртгэл тайлагналт, хяналт шалгалт, маргаан таслах, мэдээллийн нэгдсэн сан, эрсдлийн үнэлгээнд суурилсан зохицуулалтыг цогцоор нь агуулж бугаараа онцлог билээ.
Хуульч шуухай татварын ерөнхий хуулийг бүтэц блоггийн хувьд сайжруулах хэд хэдэн санал дэвшүүлсэн ба үүний талаар блог нийтлэлээс уншихыг зөвлөж байна. Хуульч шуухай Монгол Улсын татварын ерөнхий хууль, түүний үндсэн үзэл баримтлал ба бүтцийн талаар танилцууллаа. Хуульч шуухайтай хамт татварын эрх зүй судлаарай. Мэдлэг бол хүч. Хамтдаа хөгжицгөөе.